Сайн төсвийн доктортой байдлын зөвлөлийг ингээ орон тооныг олгоод ажилуулаад тэгээд манай энэ хэд маань бас их бид нар одоо анхаараа засгийн газар нь анхаарад улсын хурлын гишүүд нь анхаарад бас харилцан ярилцаад шийдэж чаддаг бол их чухал ийм саналууд гаргасан л да. Тэгэхээр би бол одоо баярлаад байгаа. Одоо ганцхан юмд гомдод байгаа. Тэр нь эдний гаргасан саналыг нохоо худсанд ч тооцохгүй болсон. Тэгэхээр харин одоо би ганцхан асуулт асуун тэнд товчхон хариулж. Хуулиараа одоо засгийн газар чинь та нарын төсөөлөл засгийн газрын гаргасан төсөөлийн хоорондын их том зөрөө гарсан тохиолдолд засгийн газар ямар нэгэн тайлбарлах дагамж хийж байхгүй л дээ тэр хэцүү байх. Тайлбарлах бичгээр тайлбарлах эсвэл одоо нэг ямар нэгэн тийм харилцаа байна уу хуулийн дээр та нар хийх ёстой. За тэрнийг надад хариулаад өгч. Ер нь бол юу гэж бодож байгаа вэхээр гişүүдээ энэ маш их чухал. Энд бас мэрэгжлийн хүмүүс сугалдсан. Одоо уг нь ерөнхий сайд бол баг албан бусаар та нарыг аваад сонсуул гэлээ Монгол улсад их хэрэгтэй юм гарна. Төсвийг та нарын хэлсээр бүтэн өөрчилдөггүй маа гэхэд зөвхөн нэг дураараа дурагдаг ганц сангийн сайдын тэр одоо алдаа оноог бол засах залруулах асар их боломжууд харагдаад байгаа юм л да. Тэг энэнийг нэг энэ хоёр дарга та нар ингэж эрх зүйн хувьд бас сая хэлжлээ шүү дээ. Хууль тогтоомжийн хууль мөлд яа төсөө хуулийн тусдаа болчиход болдгоо ч гэнэ. Энэ дээр нэг та нар бас нэг санал боловсруулад манай юу лээ чи манай төсвийн 1000 орны гишүүд нэг хуудас цаас өгвөл бид нар ч бас одоо яахан мэдхий байж байгаа юм л да. Тэгээ харин ерөнхийлөгчийн хориг тавхаар арга байхгүй хуулийн хүрээнд хүлээж аваад тэгээ сая та нарын хэлсний дагуу үндсэндээ ерөнхийлөгчийн хоригийн дагуу хориг гэдэг нь яаж засахыг эдгээр хэлсэн байхгүй. Тэр дагуу ингээд засагдсан учраас саяны төс бол арай гайгүй. Орлогч нь бэлэх юм гээд та нарыг орилж явах оронд чинь орлогч нь тасрал явуулсан байхгүй. Тэгэхээр энэ дээр засгийн газар нэг жаахан тийм лидершип манлайлал хийх л ёстой юм шиг байна гэж би харсан. Бүгд ерөнхий сайд хэлсэн. Та нарын хүлээж авч уулзаа сонсч болдгоо мүү. Энэ ганц сангийн сайдын дураар дургдаг явдлыг зогсоохгүй бол манайх 10-аад жил үндсэндээ нэг сангийн сайдын одоо дураараа дургсаас болж асар том алдагдлалд Монгол улс орж байна. Одоо өнөөдөр өмнө нэмэгдээл тэгэл инфляц нэгсэл яг л одоо ямар ч юм эдийн засгийн мэдлэг чадвар боловсрол байхгүйгээр ингээд засгийг түлхэж яваад би харамсаж байгаа. Та нарт бол баярлж байгаа шүү. За хин хариулъя. 4 номер дэлгэр сайхан. За алтгүй гишүүний асуултанд хариулъя. Зөвлөлийн гишүүн дэлгэр сайхан байна. Таны хэлсэн бидний яг макро эдийн засгийн таамаглалыг хөргүүлж байгаа бөгөөд түүнийг баримтлах шаардлагатай гэсэн хуулийн заалт байдаг. Хэрвээ баримтлаагүй бол тодорхой тайлбар өгүүлэх ёстой тухай бас хуулийн заасан заалт байгаа. Харамсалтай нь 4 жил бидний өгсөн тэр зүйлийг баримтлаагүй мөн дээрээс нь тайлбар бол бидэнд ирүүлээгүй бөгөөд яг энэ тал дээр бол хуулийн хэрэгжилт хангалттай төвшөнд биш байна гэж харж байгаа. Тийм учраас бид таны хэлсэнчлэн энийг цаашд нь яаж илүү бодиттойгоор хэрэгжүүлэх юм боломж байна гэсэн саналыг ойрын хугацаанд боловсруулж танд хөргүүлье гэж бодож байна. Тэгэхгүй бол одоо төсвийн доктортой байдлын зөвлөлийн гаргасан дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилтийг хангах механизм бол одоогоор хуулинд хангалттай биш байгаа гэж үзэж байгаа. Үүнээс болоод улсын хурал дээр харьцангуй тийм сайн биш шаардлага хангаагүй макро эдийн засгийн нөхцөл байдалд нийцээгүй тийм төсөв орж ирэх энэ саяны намрын төсвийн хэлцүүлэх шиг тийм томоохон эрсдлийг үүсгэх юм тохиолдлууд гарч байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас бидний зүгээс баримталж байгаа байр суурь бол төсвийн тусгай шаардлагуудыг хангах, төсвийн доктортой байдлын зөвлөл буюу улсын хурлын байгууллагын гаргасан зөвлөмж дүгнэлтүүдийг мөн макро эдийн засгийн дүгнэлтүүдийг баримтлах энэ боломж хууль эрх зүйн орон зайг бол илүү сайжруулах ёстой гэж үзэж байгаа. Баярлалаа.